За C-Wash загвар дээр хэрхэн ажиллах талаар та бүхэндээ танилцуулъя. За нэн тэргуунд бид нар C-Wash загварын үн тариф машины төрлийг бол оруулах шаардлагатай байгаа. За ингэхийн тулд яах вэ гэхээр core хуудаснаас admin open гэсэн командыг өгнө. За энэ дээр зөвшөөрлийн код асууна. За ингээд кодыг оруулахад яг PRC гэсэн энэ шийд маань бол нээгдэнэ. За энэ шийдэн дээр бид нэр эхлээд машины төрөл болон үн тарифыг оруулж өгнө. За жишээлбэл би энд яг жижиг машин ерөнхий англи гэсэн үг шүү дээ. Машины яг нөгөө маркаар ангиллал биш. Зүгээр үндсэн англи нь жижиг үү, том уу, дунд уу, ачааных уу, автобус уу гэх мэтлэн энэ англиг оруулж өгнө. За жижиг машин өөрөө угаалга нь 5,000 төгрөг, дотор угаалга нь 6,000 төгрөг, гадар угаалга нь 7,000, за бүтэн угаалга нь 13,000 төгрөг, за авто зогсоол нь 8,000 төгрөг. За ингээд жижиг машины хувьд үн тарифууд ингээ оруулчлаа. За энийг би ийшээ бүртгэхдээ яах вэ? Approve гэсэн командаараа бүртгэнэ. За энэ color гэсэн команд гэсэн байна уу шалгаад approve. За үйлчилгээний шин төрөл үүсгэх үү гэж байна. За yes. За ингээд яах вэ? Үйлчилгээний шин төрөл ингээ үүсэж байна жижиг машин. За одоо дахиад нэг англи оруулъя. За том Jeep англи. Том Jeep. За өөрөө угаалга нь 8,000 төгрөг. За дотор угаалга нь 8,000. За гадар угаалга нь 10,000. Бүтэн угаалга нь 18. Зогсоол нь 10,000. За ингээд approve. За ингээд жижиг машин, том Jeep. За дунд оврын машин. Гэж. За энэ дээр нь өөрөө угаалга 8,000, дотор угаалга 7,000. За гадар угаалга гэдэг. За 8,000 ч юм тийм. Энэ бол жишээ учраас код оруулж байгаа. Бүтэн угаалга нь 15,000. За тэгээд зогсоол нь 8,000. За ингээд approve. За ингээд машиныхаа төрлийг бол оруулчлаа. Үндсэн төрлүүдийг дунд овор ийм үнэлгээтэй угаагдана. За жижиг оврын одоо энэ жижиг овор гэдэгт нь Prius тий өөр ийм седан загвартай ийм жижиг машинуудыг хэлж байгаа. Том Jeep-т нь болох дээр за Land 200, Patrol ч юм уу тий иймэрхүү том Jeep-нүүдийг бол оруулж өгч байгаа. За ингээд үндсэн англиар бид нар оруулчлаа.